Би бол хулантай цайгаа ууж ууя гэж уулан суусан. Тэгсэн чинь энэ охин надтай цай уухгүй байна. Ямар ч өдөр юм хэдүүлээ. Өглөөний цайндаа гой мөнгө эцгээ. Morning. Яа. Weird игээд. Нүр амаач олигтойгоогоо. Өглөөний цай хэрхэн бэлдэх вэ гэдэг бичлэг оруулъя гэж та. Бид хоёрын гараа өглөөний цай хэрхэн бэлдэх вэ шээ. Өглөөний цай хоёрын өглөөний цай л. За тийм ээ. Тэг бараг нэг тиймэрхүү юм л болчих. Тэгээд сайхан давцсан өглөө болгоо имээ удаг. Энийг гаргаад өгөөч. Тэгийдэг үхэн. Нэг гадаа амар гой өдгсөн чи айлын юу харагдаад идэг гинэ. Хүнжлгүүц харагдаад идэг гинэ. Гадаа их гоё байна наа шараа битгш. Одоо зүүн болоод дулаараад гоё юм аа. Цэцэглээд гоё юм. Хөхөө дуурч юм. Хит домбид наслах вэ гингот нөх хөхөж донгоддог гэдэг байна. What's in my хөргөгч нэвтрүүлэх тавтай морил. Та хөргөчөө танилцуулна уу? Хөргөчний энэс доош хараараа энэс дэше ануг явах. Энэс доошоо. Тэгээд битэр 2-3 жил өмнөхтэй ингээд эргээд харсан чинь иддэг юм амар өөрчлөгдсөн лээ. Тэгээд өөрчлөлтөө айгу багаар өөрчлөсөн. Тэгээд би юу ногоо идэхээр уур хүрээд идэг байсан. Одоо тэгсэн чинь ногоо идэхээр бас гайг байгаа. Тэгээд ногооныхоо амин гол нь холж байгаа dressing нь айгу хооллыг амттай боддог. Тэгээ одоогоор болохоор нэг юунуудын салаатнуудын mild гэдэж байгаа. Strong-ыг авахар арай гашуун байгаа даа. Тэгээд би ч mild-ыг авч байгаа. Тэгээ юм 3 төрлийн юу салаатнаас mild-ыг баг харсан халаад spinach болохоор ready to wash гэхээр жоо хурдан моддаг юм байдаг. Тэгээд өөртөө угаагаад идвэл бол модхаар буу. Ready to wash биш ээ, washed already болохоор. Би амар буруу ярьдаг. Тэгээд угаагаад идэхэд бэлэн болсон бахаар амар идэм юм аа. Яг тэгээд ногоон шаш. Вандуу. Аспарагус. Энэ залцсан нэ. Энийг задлсны хацсан. Мөрцөнөөс энийг луун залцсан бай. Луун залцсан байхгүй ч гэдэг. Хулан юу хамарсан байна. Өчигдөр хулан ирэхээс өрөөсөд боловч би ажилтайсан. Өөр тэгэл залхуус үйл хям тэгэл дандаа л нөгөө хийж итгэл юмнууд бэлэн байхгүй. Тэгэхээр би нэг орох гэж хэлчихсэн. Тараг байна. Энэ би салат нь их гэж авсан юм. Помидор байна, өгцөө чиз. Би нэг хатаж нэ. Тэгээд нэг сэндвич хогчгүй. Ногооноос өөр юм байхгүй юу? Маха танилцуулъя гэдэг. Тэгээ сүү. Энэ болохоор нөгөө Starbucks-д ажилладаг хүмүүс нэг халуун юм, нэг pastry авч болдог аахгүй. Тэгээд ингээд өдөртөө нэг удаа авчдаг. Тэгээд юм уу тэ ингэж авч жагаад би нөгөө хоолноос үүдсэн. Гэхдээ манай хоёр заримдаа идчихэд. Тэгээд амтлагч салатны дрессинг. Энэ дрессинг би амар дуртай байгаа. 30 жаган. Үлдээч мах байна. Хүлдэ бодоо байна гэж. Үлдсэн бодоо байна. Үлдсэн бодоо. Энэ анаг ах. Огонач байна. Манайх тэргээч. Дахины цээж биш юу мах. Гуйны ам харин амттайгаад идэв. Тэгэл зүгээр мах байна. Нөө пошол бууд тэгээд илүү гарсан. Гурлаараа ингээд хатаа дараа шилэн бийтэй. Бүлдсэн Брюссел байсан. ийм за ирэхс ингээд хичээлсэн ирээд air fry-дад идэхэд амар тийм хөлдөө юм дахиа fish chips гэдэг нэг энэгээр ингээд ийм илүү шалтгаан юм байх хулан амар дургу тэгтээ данч байчаад идэг. Зай болохгүй. Нөгөө самарнуудыг хоолны араас амар ийм самархан амар хүнд болохоор ер нь нэг өвчлэн үдээс өмнө л иддэгтэй. Бас алим яваад энэ дээр бас хоолн юм тавиулахгүй гэдэг боловч бас тавьж байгаа. Ер нь би айгүй тийм гоё хоосон байх дуртай. Бас стил ил байгаа. Юм ил байхаар өөр үгддэг ч зай байх багтахгүй байгаад байгаа болохоор тэгээд энэ хартаануудад ийм сорвтой болчихсон. Энийг би бас хатаг болчих нөө гэсэн чинь гайгүй. Энэ нүрэн дээр хатаг ороод.
Тэр бичлэг оруулнаа. Би нүрэндээ юм гоё нөгөө микронидл авсан ингэж явж байгаад niacinamide acid тавьж байгаад одоо удахгүй витамин C тавьж би цайрна. Гоё нүртэй нөхцөлтгүй болно гэж. Энэ нэг тинейжер ахта нүрээр амар батг гараад гоо сайхан дараа шахуулаад тэгээ буруу идгээсэн. Гэ тийм амар барцгаар. Гоё нүртэй бол гоо сайхан рекламд тоглоно. 3-7 хоногийн өмнө авах гэсэн цонх маань дэлгүүр дээрээ байхгүйсэн шүү дээ. Тэг онлайнаар захиалсан. Бараг сарын дараа ирлээ хүргэлтээр. Наараа миний нүрэн дээр хатаг гарчихсан. Ингээд тол нь ингээ хавдсан баг. За тэр яах. Тэгээ өнөөдөр цонх маань ирлээ. Гой задлж үзье. Жижиг нь ах уу том нь ах уу гэж бодож удажгаад тэгээд жижигийн захиалсан. Бүр амар юу тогтооцсон байгаа. Унтхан гайг байгаа. Зонсон чи нуцгахгүй. Яа муухай. Тэгээд би л авч өгнө шүү дээ. Би адилхан кофе авчирсан боловч 3 грайндэлц. Бас 7 хоногтоо нэг удаа хулангийн кофе нэрхцэг хангадаг. Нэг уух кофе 7 хоногт нэг өнгөө авах. Тэгээ би ингээд хэрэгцээг хангуулаа. Кофе нэрхгүй л амьдч байна. За өөр юу ярих вэ? Мэд хүчил ярьдаг хүн шүү дээ. Нөгөөх нь өнгөрсөн 7 хоногт 6 өдөр дараалал амар урт жуугаар ажилласан. Нилээ ажилласан. Нилийн хийг гарчиж байна. Оо чи цагныхан талаар яриач. Хулан манай юу яадаг хгүй юу? Нөгөө Starbucks цаг зүүдэг байсан. Тэгээ би Apple Watch нэг хэсэг зүүдэг байж байгаа. Тэгээд тэгсэн сүүлд маяглаа цаг зүүдэхгүй мөлөхгүйгээд тэгээд тэгсэн гэрч юу цаг байгаа даа юу тэрийг энэ цагийг зүгээр ялгахчаар хулан зүүж нойроо хэмжиж зүрхийн цохилт нэрээ хэмжиж байж үлгээд энэ надад энэ цагаа хандуулсан. Минийх болсон. Тэгээд өндгөө шарахтаа ингээд жоохон ташид байж байгаа. Тэгээд кропноос жоох хийж байгаа. Тэгс нэг талсан сармис хийж байгаа. Тэгээд дээрээс нь байсан юм уу? Тэгэж яцаа. Би ташид дандаа хийж би хийдэггүй шүү дээ. Тийм. Тэгээд жоохон сүү хийж байгаа. Яг ташид хийх муу л та нэг MSG-тэй. Тийм, ташидаа болж үл хаяал нэг хоолндоо хийж боддог болохгүй. Би өндгөндөө харин нийцтэй юм аа. Өнөөдөр цаг солигдсон. Нэг цаг тутуунд байгаа Монголоос 7 цагийн зөрүүтэй болж байгаа. 100 болоод гоо энэ. Уулын би өнөөдөр хулан унтаад сэрдгүй. Тэгээд ганцаараа гажгүй даа гэж бодож ирсэн чинь манай хүн сэрчлээ. Тэгвэл хөөе бос цуг цайгаа ууя гээд. Тэгэлтийн өдрөл цайгаа цуг ууцгааж байна да. Тэгээд бусдаар би дандаа өглөөрт яваад өгчдөг болохоор. Хоёул анх Канадад далхан дээр Нателла тавьж иддэг гэсэн тэг өглөө найзаанд. Тий. Тэр нөгөө нэг юу талахч биш. Тийм хөөсөрсөн сэндвичний талах. Тийм баахан дамболигаар хөөлгсөн цагаан талхан дээр Нателла тавьж иддэг байсан. Йоо өглөө сахарны өглөө босонгуудаа шууд амар сахар идээд дөө. Шүн хоол идэх гэхээр энэ гялгарууд шажигнаад ямар л ядаргаатай юм бэ? Гялгаруудыг шажигдгүй хийчих болтгүй бахтаа гэд нэг хүн бичсэн байсан. Тэр чинь ингээд юм ярингуй. Ингээд хаар амар лээ тий. Асбараа биш би энэ хоёроо шат тасан дугаачлаа. Би тэ оролдоо байна. Би зүгээр энэ холоос тарч. Тэхүү. Барих юм уу? За барил. Аа. Холоо шуг онжуулж байна. Худуу, нарах худуу. Нарах худуу гэж үг чинь. Ч болохгүй. Японоор I see гэж. Мах шүү дээ. Махаш. Бүрийнх нь мах энэ. Савааны халааж агаад нэг тус хийгээд ингээ гой бүнжгэнж агаад халдсан байна гэсэн үг. Тосыг энэ битэр раписид тос хийдэг урамлын тос. Бид нар намцгийн тосууд нар хайрхад сайн юм шиг байл ямар ч сан оливын тос коконат тос бид нар харлаа хайрдаггүй юм шиг байлээ.
scrambled egg хийж байгаа. Scrambled egg гэдэг юу монголоор юу гэх юм? Яасан өндөг гэсэн юм. Өжигнүүлсэн өндөг. Юу гэх? Scrambled egg үг байгаа л та. Тийм. Комментэн дээр бичиж үлдээгээрээ юу гэж гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Scrambled egg юу гэх юм бэ? Мушгсан. Бат юу гэх юм? Хутгасан өндөг. Тийм байна. За коммент бичээрэй. Хутгасан өндөг гэдэг юм шүү. Хутгаж чарсан өндөг гэх юм байна. Би нэг юу саагаараа багсаж авсан ч давсаа жоохон багсаж чадахгүй байна. Давс багсах ч болон микс баг давсгүй хаад идэх байх та. Өөрийнхөө ногооныхоо амтлаад гоё мод гэдэг юм байлаа. 2 шинүүд гаргаад ийдсэн бах юм. Утсан тал. Хачаа шинүүд таах. Энэ гаргасан мө тэр болон тоочод байхад дахиж шинүүд гаргасан байна гэж уурлсан. Дахиж шинүүд гаргаж талхаа хийсэн байна. Баг хахад ээж аваад нар ингээд дуусгачаад чинийг задлаач ягаад нэг тийм наад талхаа дуусгачаад дараагийн талхаа идэж чин тэр гэдэг байсан үнэн л байсан юм байна гэхгүй. Миний уур надад өглөөл идэгсэн. За имэж гайгүй өглөөл идэгсэн. Ядаргаатай ингэж боддог чи одоо тэр бүх өгүүлдэг юм а би бүгдийг нь ирэхэд өгүүлж байгаа. Тэгэл за үс ийм байсан юм бол өгүүлэхээс ч өөр арга байхгүй юм байна. Ирэхс хөрхи битүүртэй юм ярих гал ирэхээр нөгөөтг нь ялж хийж байгаа лекц болдог болчихдог. Тэгдэг те. Юу ч ярьсан лекц рүү оролцдог ээж автаах бай. Гол нь нөгөөтг хөрхи сонсоод идэх юм аа. Сонсоол явддаг. Харин тэгээд яхаа хэрэгжүүлэл идэв шүү хөрхи өглөөд хахаар тэгээд юу гэж өгүүлж яах гэхээр битүүр тэгээд хог дөрцөн бол хогоо гаргах тэгэл дууссан юм байлгаал идэг тэгэл өөрч юу гэж өгүүлдэг вүлээ. Тэгэл ямар нэг юм аа л өглөөл идэг шүү дээ. Юу өгсөн бэ? Авах гэж байна. Шоо чиргээд яасан гоё. Масла хайлуулж жагаад саримсаа бяцлж жагаад илгийн л аргаар хийж байгаа. харин тийм өөртөө л за ингэчий даа гэж гэрийн нөхцөл гэдэг шиг. тэгээд талхан дээрээ сайхан түрхэж жагаад сая нөгөө өгөрцөө хугалсан. Тэгсэн чинь нэг бичлэг санаанд орчлоо. air fryer-д талхаа сайхан хийж яваад Би сая нөгөө энийг ингэж хугалсан байхгүй. Тэгсэн чинь нэг панда яасан гинэ. Ингэж модоо ингэж хугалтай юм байна л та. Тэгсэн чинь нөгөө нэг ээжгүй панда нэг хүнээр өсгүүлсэн юм байна. Тэгээд тэгсэн чинь нөгөө мод хугалахдаа нөгөө хүн нь ингэж нэг ярвааж ингэж хугалаад байсан. Тэгсэн чинь нөгөө тэрнийх нь нүүрний хөвлөрийн сурцсан ганцхан тэр панда ингэж мод хугалахдаа ингэж ярваадаг. Бус панданууд нь ингэж барьж агаад ингээд ямар ч хамаагүй ямар хөврөлгөө хугалцдаг. Тэгсэн чинь ингээд тэрийг ингэж би тэрийг энэ бичлэгийг олохыг хичээ. Олчвол би оруулнаа за. This panda's strained face when he splits bamboo has gone viral. When other pandas split bamboo, they either use their mouth, head, or nose and split it super easily. But when Menger wants to split bamboo, he makes a strained face and moves his head away from the bamboo. He obviously doesn't know why he does it, but he has learned it from his human dad. He lost his mother and was raised by humans, so he has learned everything from them. When humans break bamboo, they struggle, so they also make a strained face and move their heads away to keep their eyes safe from bamboo splinters. Манай хөлт хичээл нь амарсан гэж бодож амраагүй юм байна. Нэгт ойр 20 унтаад байна те. Өнөөдөр орнонд нэгт оруулъя да. маргааш бүтэнсээ өдөр бид дотор жоохон орой унтаад байсан. Тэгсэн чи өглөөс ирэхгүй шүү дээ. Манай хүмүүс нэг сайн айгуу сайн унтж байгаа тий. Баг хахад тэгээд ээж тод өглөө басараа гэж өглөө. Яа надаар яах гэдэг унтуулчлаа биз тий. Одоо ирэхсэг бол амар сайн унтуулж байгаа тий. Нойр хоолндоо сайн байсан гэж бүр айгуу сайн унтуулж байгаа. Жилдээ өдөр бол 8:30-ээр унтчихсан. Тэг өглөөд 6:30. 8:30-аас 6:30 гэж 10 цаг унтж байгаа. Чинь хийгээд. Бэйкэн тавьж жагаад.
Air-fryer-ийн юу 180-аас дэше бити болго гэдэг хин яриад нэг хүн яриадсан тийм. Энэ эмхтэй хүн сан гэсэн. Тэгтээ би идчихтэй гэж. Амирх магнезиумтай юм байлаа нөө гүгэд байгаа болохоор жирэмс өмнөс юм маань хөлсөр айгуу гадагшлуулдаг гэдэг. Гүгэд таа гэж би гүгэдэг гэж хэлэхэд айгуу хэцүү юм байлээ шүү дээ. Би юу гүдэг хүн биш юм байлээ шүү дээ. Юу гэсэн үг юм бэ чи гүдгүү хүмүүсийг хажуудуулахгүй юм шүү дээ. Тэг гүхийг орлодоггүй юм. Юу ашгүй нэг үйлдэлдэг киногоо дуусгасан чинь. Ашгүй үйлдэлдэг киногоо дуусгасан, уйлан барин үзэж дуусгасан. За энийг ачаад Монгол руу яри. Монгол руу арчаад өчигдрийн кино үз. Баялаа. Тэр ойр нэг хуучин кинонуудаас үзчихсэн ер нь ингээд хуучны кинонууд айгуу гоё юм аа. Дахиад хидч үзсэн. Тэгээ хулан ингээд би эргэсэн цагаасаа л сүүлийн 15 жил кино үзүүлж байгаа. Манай мартчих юм аа. Үзлээ энийг яалаа гэдэг. Ингээ сайхан моцареллага салаатн дээр тавиад тэгээд помидорноос хэрхээс битээр ашигтай. Гэхдээ би баг зэрэг идээд байгаа. Иш утганы хэрэм болчихж юу. Намайг халуусаар угаад байгаа гэж зэнээд байгаа. сайхан тавиад Би чиний нэг сони юм гэлчихв. би юу? Тий. За би сони юм уу? Тий. Би холонтой цайгаа ууж ууя гэж уулан суусан. Тэгсэн чи энэ охин надтай цай уухгүй байна. Юу гартыг? Тусдаа кофе уугаад байна. Ямар сэнд чи ер нь миний юу лээ надтай цай ууж уух нь мөн үгүй юу? Тий. Тэгэл өөрөө кофег нийж өгүүлсэн. Энэ болохоор нөө French press гэдэг хамгийн томмоор нунтгалдаг. Том нунтгтай. Тэгэнгүүт би энийг сая ярианда халаад ажил дээр буруу нунтгаар нунтгалцсан. Тэр нь болохоор амар жижигнэр нунтгалцсан. Тэгээ нараа нунтаг аваад. Энд чинь болохоор машин хийх бол ингэж нарийн нунтгалах уу? Мэдгүй. Ямар ч French press-ийнх л бол арай томор нунтгалт юм уу? Тий, French press гэр хамаагүй том. Энийг авах кофе ч ингэж хийх хэрэгтэй гэсэн яаж ч. Ингээд бүгдэн дээр нь дээгүүрэн зөөлхөн бүх кофе ширхэгт нь хүрээд тэгээд энийг таглахгүйгээр 4 минут brew хий. Нөгөө яа гэлээ эдэмшин. Эдэмшнэ. Юу гэдэг үлээ манайхаа идээшүүлээд. Тэгээ би өөрөө цайгаа ууж байна. Яа тэгээд бэлэн боллоо. Термостой талах. Өндөг авокадо, салаад мөн тэгээд хуурсан ногоонууд маань амралт өдөр учраас нэлээ тайван бэлтлээ. Зя. Баяртай гэхүү. Баяртай идж байгаагаа харуулад явах вэ. За нөгөө хоёр чинь цайгаа утсан. Хоолоо шингээж чинь. Надаас юм асууна гинэ. Бичлэг маань арай богиндоо тэгээ жоохон хөвгчлөлтэй моралч гэж та. Хөвгчлөлтэй байх нь байхгүй наа. За би чамаас ингэж тэрүү гэжсэн заяа. Чи бодохгүйгээр асууна. Юу гэж бодохгүйгээр хариулна. Өөрөө юу гэж бодоод яануу хариулаарай заяа. Секунд хариулах. Шууд хариулах юм. Тий. За. Айгуу энгийн юмнууд. Гацтаас уу ингэсэн. Гацтаас. Жени Лизеё. Жени. Ferrari ламбаё. Ferrari. Хурдуу харангуй. Харанга. Халиуны хулна уу? Хул. Болтуу хайнаа юу? Болт. Сараа юу ариунаа юу? Сара. Боё юу аглоо юу? Чи ямар хэцүү асуу. Үгүй тэгж сонирхолтой шүү дээ. Боё. Ванкувер уу Лондон уу? Тэ хариул гэлт. Ванкувер. 70 хэрэг үү уулуу? 70 хэрэг. Улаан уу? Саарлуу? Саарл. Гурилуу будаа юу? Будаа. Хамах уу дахин амах уу? Дахин юм. Капучино юу? Латте юу? Латте. Тийм болохоор би чамаас асууж. Латте.
Цэвэрхэн царайтай байх уу, хөөрхөн царайтай байх уу? Цэвэрхэн царайтай. Месси юу, Роналдо юу? Месси. Орос уу, англи уу? Англи. Дүүш үү, ван уу? Дүүш. Цас уу, бороо юу? Цас. Буржгар ус үү, шулуун ус үү? Буржгар. Хачиж уу? Розе юу, жисо юу? Жисо. Өдөр үү, шөнө үү? Өдөр. Хот уу, хөдөө юу? Хөдөө. Сандал уу, ширээ юу? Аа? Тоглосон. Дууссан. Юу гэсэн үг юм бэ? Сандалч гэх шиг.